Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд хүний санаанд багтамгүй маш зэрлэг, жигшүүртэй хэргийн талаар хүргэх гэж байна. Энэ бол өөрийнхөө эхнэрийг гэртээ маш зэрлэгээр хорж, бүтэн биеийг нь өтөнд идүүлж үхэлд хүргэсэн Пажу хотын цэргийн дарга залуугийн тухай түүх юм. 37 настай Сүнхаа бүсгүй эмнэлэгт ирэхдээ хэдийнэ амьсгал хураасан байв. Хэргийн газарт очисон түргэний эмч нар унтлагын өрөөний буудан дээр хөвтөж байсан Сүнхагийн байдлыг хараад нүдэндээ ч итгээгүй гэдэг. Бүсгүйн бүтэн бие тэр чигтээ өтөнд баригдчихсан, биеийнх нь бүх арьс мах ялзарч үхчихсэн байлаа. Тэрээр цусны халдвараар амиа алдсан байжээ. Хамгийн зэвүүцмээр нь хамт амьдардаг байсан цэргийн дарга нөхөр нь би эхнэрийнхээ бие ийм босныг огт мдээгүй гэж зүтгэсэн байна. Хүний бие ялзарч байхад үнэрийг нь яаж мэдэхгүй байх вэ гэтэл нөхөр нь эхнэрийнхээ хэвтэж байсан буудлынгийн хажууд үнэр дарагч болон үнэртэй хүж маш олноор нь насааж өгсөн хүний үнэрийг нууж байсан нь илэрсэн юм. Нөхөр нь цагдаад хэлэхдээ эхнэрээ уул уурхайн стрессээс болоод айдас хүйтсэн эмгэг болон сэтгэл гутрал орсон гэж мэдүүлсэн ч эмнэлгийн баримтаар Сүнхаа урд нь хизээч сэтгцийн эмнэлэгт явж байгаагүй нь батлагдсан юм. Харин Сүнхагийн цээжний рентген зургийг шүүхэд түүний хавирга нь өөр цаг хугацаанд бүтэн 6 газар хугарсан байв. Энэ нь Сүнхаа сэтгэл гутралаас болоод хөдөлж чадахгүй байсан биш. Нөхрийнхөө зэрлэг зодуураас болоод хавирга нь хугарч буудан дээрээсээ босож чадахгүй тамлагдж байсныг баталсан юм. Сүнхөө урд нь маш цовоо сэргэлэн бүсгүй байсан ч Пажу хотод ирж автосолд орсноосоо хойш машин барьж чадхаа байж гадаад ертөнцөөс бүрэн таслагдж нөхрөөсөө сэтгэл зүйн хараат байдалд орсон байжээ. Нөхөр нь эхнэрээ босч чадахгүй тамлагдж байхад тайван ажиллаа хийж найзуудтайгаа уулзаж хадам ээж рүүгээ залгаад охины чинь хийсэн хоол гоё байлаа гэж худал ярьж суусан байна. Тэрээр эхнэрийнхээ өгөж байгааг мэдэж байсан ч 119 рүү дуудлага өгвөл өөрөө цэргийн хуулиар шийтгүүлж хариуцлага хүлээхээс айсандаа Сүнхэг үгтэл нь тоолгүй орхиж тамалсан байна. Прокурорын байгууллагаас түүнийг 3-аас дээш жилээр яллаж байгаа ч нэгэн залуу бүсгүй амьдралыг там болгож өтөнд идүүлж үхэлд хүргэсэн энэ зэрлэг нөхөрт Солонгосын хуульд тохирсон хатуу ялыг нь өгөх болов. Өнөөдрийн видеог үзсэн та бүхэн сэтгэлдээ доор үлдээгээрэй. Subscribe дарж хонхоо идэвхжүүлснээр дараагийн бичлэгүүдийг цаг алдалгүй үзээрэй. Баярлалаа.